Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр үнэн мэдлэг номынхон дараагийн сэдв болох оршин тогтоц ба байгаль гэсэн сэдвээр авчаагч бид хоёр маань ярилцлага хийгээд байж байна. За ярилцлага эхлэхээс өмнө өмнөх бичлэгний төгсгөлд хэлжсэн зүйлийг хэлье. Өмнөх бичлэгний төгсгөлд бид хоёр сонссон хүмүүстэй 5 минутын энергийн дэмжлэг хэлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ бичлэгийнхаа төгсгөлд бас 5 минутын энергийн дэмжлэгийг хэлгэн. Тэгэхээр бичлэгээ дуустал нь сонсоод энергийн дэмжлэгүүдтэй хүлээн аваарай гэдээ урьдчилаад хэлье. Тэгээ одоо буцаад сэдв рүү орё. За эхлээд оршин тогтцын талаар юу нэг асууя. Одоо бид нар ингээд дэлхий гэдэг гариг дээр амьдраад оршин тогтож байгаа шүү дээ. Тэгээд бидний мэдж байгаачлан одоо бид орчлон ертөнцид бол ганцаараа биш өөр зөндөө олон гариг галактикууд байгаа. За тэгээд тэд нар дээр өөр хэмжээстэй оршинлууд амьдарч байгаа. Тэгвэл энэ орчлон ертөнц гэдэг байгаа зүйл энэ олон гариг галактикууд ер нь яаж үүссэн юм болоо? Анхнаасаа юм байсан юм болоо? За эсвэл одоо хин нэгэн орчнол үүсгээд байна уу? Энэ талаар тайлбарлаад өгөөч. За тэгээ орчлон ертөнцийн бод ингээд тайлбарлахад ингээд гаригуд байдаг тийм ээ. Та нар ингээд мэдж байгаа. Тэгэхээр нэг гариг байхгүй штэ. Төг төмөн гариг орчлон ертөнцийн байгаа. За тэднэр нь болохоор яадаг юм гэхээр үүсвэрээс яг нэг гараанаас зэрэг үүссэн байдаг гэсэн. Одоо үүсгэн бүтээсэн байдаг гэсэн. Тэгэхээр одоо ингээд гариг байлаа гэж бодоход гариг дангаараа оршихгүй. Түүнийг тойроод тоосонцор, чулуулаг, мананцар ингээд оршиж идэг. Эдгээр нь болохоор бүгд нь авч үзэх юм бол үүсмэл ба бүтээгдмэл гэж хоёр ангилт юм байна гэрэг. За тэгэхээр та нарт гой тоонд бууж байгаа бох тийм ээ. Төг төмөн гаригуд байлаа. Тэгээд одоо маш олон галактикууд байдаг. Тэр галактикууд харьяалагддаг гаригуд байдаг. За тэгээд тэр гаригуд нь болохоор яаж харагддаг юм гэхээр чулуулаг, тоосонцор, мананцруудаар ингээд багтцсан ингээд байждаг. Тэгээ эдгээрийгээ бид нар яаж хуваадаг юм гэхээр үүсмэл буюу бүтээгдмэл. Дахиад тайлбарлаа хэлчихье. Сайн ойлгохын тулд. За тэгээд эхлээд үүсмэл болоод түүний оршин тогтцын талаар тайлбарлая. За үүсмэл гэдэг нь оргүй хосноос үүсгдэг. Анхны тоосонцроос эхлээд хөгжмийн дуу авьяагаар хэмнэлээр дамжуулаад үүсгэн байгуулдаг. Тэгэхээр энэ дээр хөгжим дуу авьяа гэсэн зүйл орж ирж байна тийм ээ. Ингээл оргүй хосноос үүсгдэг бахан үүсгэхдээ одоо тэр дуу авьяаны давтамжийг ашигладаг бахан. Энэ огторгуйн орчлон тэр аяараа дуу хөгжим, дуу давтамжууд байдаг гэсэн. Орчлон ертөнцийн бүх орон зай хөгжмийн дуу авьяа хэмнэл байдаг. Тэгээд бид нэг орон зайнаас нөгөө орон зай руу шилжиж байдаг. Тэр хэмнэлийнхаа дагуу. За тэгээд шилжиж явагддаг бахан тэр хөгжим дуу авьяаны дагуу тийм ээ. Тэгээд тэр дуу авьяаг нэгтгэн дахиад дуу авьяагаар зохиж бөөгнөрүүлдэг юм байна. За ингээд тэр бөөгнөрсөн бүтцэн дотроо молекул за мөн үндсэн бактерийг тэр бөөгнөрсөн тэр бөөгнөр оруулдаг. Мөн эсийн үүсмэлийг сул болгон байрлуулад дараа нь гадаргууг нь дахиад дуу авьяагаар чичирхийлэл үүсгдэг. За тэгээд тэр бөөгнөрсөн зүйл дотроо одоо молекул, бактери тэр эсийн үүсмэлийг оруулдаг байна гэдээ ойлгочоорой. За ингээд тоосонцрыгаа бөөгнүүлээд ингэж бүтээдэг байна. Үүсмэл гариг. Ингээд та нар юм толгой дотор бууж байгаа бох тийм ээ. Гариг. За тэгээд ингээд үүсмэлээс анх үүсгэхдээ тэр хөгжмийн дуу авьяа хэмнэлээр ингээд дамжуулаад орон зайраа дамжуулаад за тэгээд тэр тоосонцрын дуу авьяагаар бөөгнөрүүлээд тэрийг дахиад дуу авьяагаар зохиод мөнс дуу авьяаны хэмнэл ашиглаад тэр молекул, бактери эсийг оруулаад ингээд харгийг үүсгдэг байна. Тэгэхээр одоо юу ч байхгүй газар бүр тоосонцроос нь эхлээ. Тэгээд тэр хөгжмийн хэмнэлийг одоо ашиглаад бүл бүтэн гариг үүсгэж байгаа нэхээр итгэмээргүй юм шиг санагдаж байна л та. Гэтэл орчлон ертөнцид одоо тоо томшгүй олон гариг оршиж байгаа нь үнэн шүү дээ. За тэгээд би өөрөө одоо дэлхий гэдэг гариг дээр амьдардаг ч гэсэн за ер нь гариг маань яаж үүссэн бол гэж ер нь бодож байгаагүй юм байна. За тэгээ ингээ одоо за тухайс нь мэдчих хэлэх бол маш сонирхолтой байна. За тэгвэл одоо энэ үгүйсмэл бүтцтэй гаригууд ер нь өөр орондоо ялгаатай юу адилхан уу та ингээд зөндөө олон юм нэмдэг гэдэг ингээд ярьлаа ч тэгээд тэгэхээр эднэрээ байдаг юм болов уу? Онцлог байдаг юм болов уу? Эдгээр нь хоорондоо ялгаатай. Жишээ нь тэр гариг хатуулга гариг байдаг. Сэрэг үүсмэл гариг байдаг. Хосолмол үүсмэл гариг байдаг. За тэгээд мөн цул олон давхаргаад цул гэдэг нь дан давхаргатай, олон давхаргатай мэтэр хийж болдог юм байна. Ян зүрэг. Тэгэхээр тайлбарлаад хэлье. Хатуулга, үүсмэл хатуулга,
Үүсмэл сэрэг, үүсмэл хоцсолмол. За тэгээ энд гаригууд нь дотроо олон давхаргатай, дан давхаргатай, цуд давхаргатай гэдэг ингээд үүсгэж болдго юм байна. Гэхдээ яагаад ингэж олон төрөл байдгийг гэхлээр одоо тухайн гаригийн бүтээх нь ямар нэгэн шалтгаан байж гэж бүтээдэг. Одоо жишээлбэл хатуу үүсмэл бүтэц гэдэг нь тухайн гаригийн бүтэц хатуулаг хуурай бүтэцтэй байхыг хэлдэг. За тэр учир шалтгааныг энэ дараа нь сайхан тодорхой тайлбарлая. Ямар тач тодорхой шалтгааны улмаас ингээ олон төрөл байдаг гэдэг их удаа ойлгож байгаа. За тэгээ хатуулах нь болохоор тийм хатуулаг хуурай бүтэцтэй гэж хэллээ тийм ээ. Тэгээ энэ нөхцөлд тухайн гаригийн үүсмэл гадарх нь доторх эсийн бүтцийг бактерийн бүтцээс нь тусгаарлан байршуулдаг. Тэгэхээр ингээд бактерийн бүтцийн дээр орохоор илүү сэрэг болдог байна шүү дээ. Тэгэхээр энэ хатуулга нь болохоор тэднээс нь тусгаарлцдаг юм байна. Ингэсний дараа тэд тодорхой хугацааны дараа дотроо нийлэх процесс явагддаг юм байна. Ингээд тусдад байршуулсан гэсэн үг. Тэгээ өөрснөө нийлэх нь шүү дээ. Учир биш. Өөрснөө нийлээд нийлэх процесс явагдаад бүтц нь сэрэг болж эхэлдэг нэг хатуулга ийм хатуу юу гэдэг нь сэрэг болж эхэлдэг юм байна. Ингээд сэрэг бүтцтэй болдог юм байна. Үсмэлээс хатуулгаасаа үсмэл сэрэг болж байгаа гэж ойлгоорой заяа. Ингээд тодорхой хугацаа шаарддаг байна. Тэр нөгөө нэг бактериудын тусанд байршуулсан байхад өөрснөө хоорондоо явцын тулд нийлээд ингээ гадаргуун үсмэл сэрэг болдог. За гэхдээ олон давхаргатай байх уу, дан давхаргатай байх уу гэдэг нь тухайн гаригийг бүтээсэн эсийн нийлмэл хувьсэл хэдэн үеийн дараа яаж явагдахаас хамаарч үүсдэг. За тэр давхаргууд нөгөө олон давхаргатай, дан давхаргатай гэж ядчихсан шүү дээ. Тэр нь ч гэсэн мөн тэр дотоод бүтцийнхаа урвал хугацаа нийлмэл хувьсэл нь яаж явагдаж байна гэдгээс шалтгаалаад тэр олон давхаргатай, дан давхаргатай юм биш үү. Тэгээ ингээд ойлгох ихний удаа. За тэгээд гэхдээ тухайн гаригтан эсийн задрал явагдвал цул бүтцтэй болж харин гаригийн доторх бүтцэд өөрчлөлт явуулах шаардлага гарвал дуу авиагаар доторх бүтцийг за дахиад дуу авиа гэж орж ирж шүү. Өөрчлөх шаардлага гарвал дахиад дуу авиагаар доторх бүтцийг задлаад бактери оруулаад сэрэг давхаргуудыг үүсгэн бүтээдэг. Тэр маш нарийн багаз. Ингээл задрал одоо түрүүний үүсгээл ингээл үүрээ ингээд үүсхийг хүлээдэг бахан тэр хоёр ингээд хоорондоо нийлээд дан давхаргатай юм уу одоо олон давхаргатай юм уу ингээд болдог бахан тэгжээтэл эсийн задрал дахиад явагддаг бахан тэгээд цол бүтцтэй болдог. Тэгээ ингээд байж итл гаригийн доторх бүтцэд нь өөрчлөлт явуулах шаардлага бас гардаг юм байна. Тэгэх юм бол дахиад нөгөө дуу авиагаа оруулаад ингээд задрал үүсгээл тэгээд олон давхаргатай болгоод хуургаж бас болдог. Ингэж бүтээхдээ молекулын бөөгнөрл илүү оруулсан уу, эсийн бүтц илүү оруулсан уу гэдгээс мөн хамаарат хатуу эсвэл сэрэг гадаргатай болдог. За ингээд маш нэлээд шүү дээ тийм ээ. Тэр нь молекулаасаа мөн эсийн бүтцээс бас хамаардаг байна. Тэгээд нэг нь илүү оруулах юм бол тэр нь одоо хатуу эсвэл сэрэг гадаргатай болсон. За мөн надан талдаа хүрээнд сэрэг ба дан давхаргатай гэж бас байдаг юм байна. За мөн сэрэг ба олон давхаргатай гэж байдаг. Энэ нь олон янзын зориултын улмаас ингэж хийгддэг. Тэр бас нэг шалтгаан гарч ирж байна тийм. Олон янзын юунд зориулдаг тухайн гаргийг гэдгээс шалтгаалаад ингээд сэрэг дан давхаргатай, сэрэг олон давхаргатай бас болдог юм байна гэж ойлгоорой. Давхарга олон байх гол шалтгаан нь тухайн гаригийн эргэлт явцын дунд соронзон орны өрсдөр гаригийн гадуурх тойрогт тэлэлт явагдан томруулах зам матриц бүтээх зорилгоор ийм шалтгаануудын улмаас ингэж олон давхаргатай болгож үүсгдэг юм байна. Ингэж байна. Жавхшаа. Тэгэхээр нөгөө яг л таны хэлсэнчлэн бүр маш нарийн байх нь шүү дээ. Зүгээр ч нөгөө өсвчихгүй. За эхлээд зориултаа бодох нь. За тэгээ тэрэндээ тааруулаад юу яах уу, юу хийх үү гэд ингээ нэг бүрчлэн тооцдөг юм байна. За тэгээд таасаа нөгөө үүсмэл сэрэг дам болон одоо олон давхаргат гаргийн талаар ингээ жишээ аваад ирлээ тий. Тэгвэл одоо нөгөө тул олон давхаргат гаргийн талаар ярьж өгөөч. За тэгээ үүсмэл сул гэдэг одоо бас нэг юм ойлголт гарч ирж байна. За тэгэхээр энэ нь болохоор гаригийн гадарга нь сэрэг бүтцтэй байдаг. Тэгээд амьд орчноос байх боломжгүй цул дан давхархад гэж ойлгож байна. Тэгэхээр одоо энэ цул гэхээр амьд гадарганы цул болохоор
нягт гэсэн үг шүү дээ. Ямар ч тийм сэрэг зүйл байхгүй. Тэгэхээр ийм гариг дээр амьдрал орших боломжгүй гэдэг юм байна л да. Үүнийг харин шаардлагатай үед өөрчлөөд таталцах одоо орчлын ертөнцийн таталцах хуулийн дагуу анхны хатуулга бүтцийг бусад одоо шилжүүлэн суулгалтаар хатуулгын ингээд зөөл үлдэх юм байна. Одоо түрүүний нөгөө эс молекул ингээд бусад шилжүүлэн суулгалтуудаар зөөллүүд чулуулаг бүтцтэй болгоод тэгээд сорон зов орны таталцлаар ус агаарыг бүрдүүлж болдог юм байна. Тэр одоо ингээд амьдрал үүсэх нөхцөл бүрэлдэхүүн эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Сорон зов орны ингээд таталцлаар чулуулаг ус агаарыг ингээд үүсгэж бүтээж болдог юм байна. Маш сонирхолтой байгаа. Тэгэхээр одоо ингээд амьдрал оршиж болохгүй газар хүртэл ингээд үүсэлд оруулаад цул бүццийг задлаад ингээд амьдрал үүсгэж болдог байх нэ гэж ойлгож байна. Гэхдээ аль нэг гариг санал тавьсан тохиолдолд одоо нэмэлтээр хийж болдог. Тэгэхээр өчиг зүггүй шууд ингээд оролдоод хийгээд байдгүй. Санаа нэгтэйгээс энэ чи амьдрал одоо оршоож өөчээ гэсэн ийм санал мандал ирэх юм бол энэ саналуудыг гаргалзан үзээд ингээд гаригийн хувьд цол бүтцтэйг нь задлаад сэр бүтцтэй болгоод өөрчилж болдог юм байна. Энэ бүх гарал үүсэл нь таталцал нь харилцан холбоотойгоор оршин тогтож бусад гариг галактикуудынхаа нэг шугамд зэрэгцэн оршиж орц гарцуудаар хоорондоо холбогдсон байршдаг. Тэгэхээр бүх зүйл бүр гариг бүх зүйлд орц гарцаараа хоорондоо галактикууд холбоотой гэсэн үг. Амьдрал байдаг ч байсан, байдгүй ч байсан. Орчлын ертөнцийн тэнцвэрийн хадгалах хуулийн дээр үндэслэн ингээ холбоотой байж идэг гэсэн үг байна шүү. Тэгэхээр энэ дээр нэг юм сануулад хэлэхэд орчлын ертөнцийн бүх гариг галактик хоорондоо ингээд холбоогүй нэгэн цус байхад одоо энэ гурав дээр амьдарч байгаа бид яадаг вүлээ? Би гэдэг. Тэгэхээр тийм нь өртөөж байдгүй байх юм шүү. Угтаа бүр уг үүсэл гарал үүслээсээ байдгүй бүгд нэгэн цус байдаг байх юм шүү гэдгийг мэдгэлчээ сонирхуулаад. За тэгээ цаашаа асуух байна уу? За тийм байна. Тэгээд ер нь одоо нэг үүсгэсэн бол тухайн гаригийн бүтц тиймэрэл байна гэсэн юм байхгүй. Шаардлагатай бол өөрчлөлт нэмэлт зүйлүүдийг хийж болдгийм байна. Тэгээд эдгээр ойлголтуудаас за ерөнхийдөө харгуу хойсонд ингээд гариг үүсэж байгааг ингээд үүсмэл гэдэг юм байна. Бүгдээ нэг цэгээс үүсдэг юм байна. За үүсэхдээ ингэж үүсгээ, шаардлагатай бол ингэж өөрчлөлт болдго юм байна гэдгийг ойлголоо. За тэгээд ярилцлагын хин та нөгөө хоёр ангил тэгээ үүсмэл бүтээгдмэл гэд хэлсэн шүү дээ. Тэгэхээр бүтээгдмэл гаригийн талаар сонирхолж ярьж өгөөч. Ер нь үүсэмлээсээ ямар ялгаатай гэдгийг сонирхолтой байл та. За тэгээ одоо тэгвэл бүгдээрээ бүтээгдмэл гаригийн тухай сонирхож үзье. Орчлын ертөнцид бүх зүйл хоорондоо холбоотой харилцаа оршдог гэсэн хэллээ тийм ээ. Бүгд хөгжмийн хэмнэл ай дүрсээр холбогдоод нэг шугамд холбогдсон оршиж байдаг гэд мөн хэлсэн. За гаригуудын аль нэг талд хөгжмийн хэмнэл алдагддаг гинэ зарим үед. Ийм үед оршин тогтцын хууль эвдэгдэн тухайн галактик сүрх аюултай болдог. Тэгэхээр тэнцвэр алдагдчихна гэсэн үг шүү дээ. Нэгтээ одоо энэ ай хэмнэл ингээ алдагдаад ирэнгүүт. Энэ аюулаас хамгаалахын тулд бүтээгдмэл гариг бүтээх хэрэгтэй болдог. Тэгэхээр одоо яагаад бүтээгээд идэх гэдэг энэ учир нь гарч ирж байна тийм ээ. Үүсцэн байдаг. Тэр дотор нь ялгаад ингээ байжсэн чинь бас бүтээх хэрэгтэй болчихлоо. Тэгэхээр ямар шалтгаан улмаас гэхээр орчлын ертөнцийн тэнцвэрээ баярхын тулд бүтээдэг байна. За ингэж ойлгоорой. Гэхдээ дахин бүтээх бүхий л арга ажиллагаа нь бэлэн байждаг байна. Тэр нь юу гэдэг вэ гэхээр за хаа нэгтээс одоо ингээл асуудал гарлаа, тэнцвэр алдагдлаа гэх мөчид энэ дохойг авсан техникийн баг гэж байдаг. Орчлын ертөнцид тэр техникийн баг яаралтай ажиллагаанд ордог. За энэ үедээ жижиг деталуудыг ухсрахад бэлдээд бэлэн байжсэн тэр бэлтцэн байдаг ерөөсө бэлтцүүд нь. Тэдгээр бэлтцүүдийг одоо ухсардаг гэсэн үг. Гэхдээ энэ нь анхны гаригийн бүтцээс үл хамааран хатуулга металлаар хийх ажиллагаа юм. За анхны гариг нь одоо тэр тэнцвэр нь алдагдаас одоо тэр үүссэн байсан гариг доголдолд ороод ингээд сүрх аюул орлоо гэж бодож штэ. Тэнгүүд тэдний тэнцвэрийн барихын тулд дахиад ийм бүтээсэн деталуудаар нөхөж өгдөг байна. Гэхдээ тэр нь болохоор анхны тэр гаригийн бүтцээс үл хамааран одоо зүгээр шууд ихтэл металлаар хийдэг байна. Металлаар ингээд хийгээд за тэгээд одоо тэр металлуудаа одоо уралд оруулна шүү дээ. Дахиад хөгжмийн ай хэмнэлээ ашиглана.
дахиад тэр гадаргуугийн цэвэржүүлнэ. Тэр металл дотор талд нь ингээд чулуулгыг оруулж өгнө. Гэх мэтэр цааш бэлжилдэг байх нэ. За ингээд хэлвэл ойлгомжтой болсон баха гэж бодож байна. Тэгэхээр одоо нэг галактикийн нэг гаригийн сүүлээ гэхэд тэр чигээр нь орхичих юм бол тухайн галактик одоо тэр яриас хүрч болох учраас орлох гаригийг ингээд шууд угсарчдаг. Бидний яриагаар бол амар л байл да. Бэлтцүүд нь дэлэн ирээд ингээд угсарчдаг. За гэхдээ төсөөлөхөд бол яаж хийдэг юм бол бүр яг ингээд тухайн зүйлийг боломжтой бол хийж үзмээр тэгээд тухайн зүйлийг яаж хийдгийг үнэхээр яг мэдмээр санагддаг юм маш сонирхолтой байна. Тэгээд өмнө нөгөө нэг ярихтаа хүмүүсмөл гаригийг бол за шаардлагаас хамаарат өөрчилж болдог гэд ярьжсэн шүү дээ. Усаагаар ингээ үүсгэж болдог гэд. За тэгвэл ийм бүтээгдэхүүн гаригийг бас өөрчлөх юм уу? За эсвэл одоо угсацсныхаа дараа дотор нь амьдрал бүтээж болдго юм болов уу? Болдог. Энэ дээр бас л мөн адил үүсмэлийг ингээ хувиргаад ингээ үүсмэлт сулыгаа ингээ сэрэг болгоод амьдрал бүтээж бодгоо гэж түрүү ярьжсэнчлэн мөн энэ бүтээгдэхүүн гаригийг бас мөн одоо ямар нэгэн шалтгаан шаардлага гарах юм бол бас өөрчилж болдог. Гаригийн гадаргыг таталцах хууль чөлөөтэй үйлчлэхэд зориулаад металлаар хийдэг. Харин дотор талд нь тусгайлсан чулуулаг зөөвөрлөн оруулахдаа хөгжмийн хэмнэлээр эс болон бактерийг чулуулагт суулгаад бүтээгдэхүүн байгалыг бүтээж болдог юм. Тэр гаригийн гадна тал дээр дотор талд бүтээдэг байна шүү дээ амьдралыг. Маш сонирхолтой байгаад тэгээд тэр чулуулаг энэ тэр гадна тал металл юм чинь тэр металл нь болохоор нөгөө соронзоо орон одоо ингэж чөлөөтэй уурсаж гарахад зориулагдаад хийгдээд дотор талтаа болохоор чулуулагийг хөгжмийн аяг хэмнэлээр за мөн хөгжмийн аяг хэмнэл давтамжаар байгальд хэрэгтэй тэр зүйлүүдийг оруулаад ингээд хиймэл байгалыг үүсгэж болдог. Нэг үгээр бол хиймэл байгаль. Энэ чулуулаг ба шорон бактериолог анхны нэг эс дамжин үүсэх таатай нөхцөлтэй хөлстэй байдаг гэж байна. Энэ шороны гаригийн дотор оруулсан тэр хэдий одоо амьд бус байгаль бол одоо хиймэл байгаль боловч одоо амьд зүйл орших тогтнох маш таатай нөхцөлийг бүрдүүлээд өгч байна. Орчлын ертөнцид бүтээгдэхүүн олон гариг байдагч тэр болгонд амьдрал үүсэх боломжгүй байдаг. За ингээд бид нэр сая ярьж байгаа хүмүүс бодож байгаа хэл та. Ингээл бүтээгээл амьдрал ингээл байгуулад байж болох юм байна гэж. Тэгвэл бүгдэнд нь ингэх боломжгүй байдаг. Яагаад гэвэл их үүсвэрийн үүсгэсэн оршин тогтох зүй тогтцын хууль гэж байдаг. Үүний дагуу оршин тогтож байдаг. Тэр нэг ингээд үүсгэсэн газраас ингээд байнга л амьдрал үүсгээд байх юм бол тэнцвэр алдах юм шүү дээ. Орчлын ертөнцийн. Ерөөсөө л тийм оршин тогтцын хуулийнхаа дагуу энэ их үүсвэрийн одоо өөрийн гаргасан хууль тэгээд энэ оршин тогтох хууль гэж байдаг. Үүний дагуу л хийгддэг юм байна. Тэгэхээр бүгдэнд хийгддэг гэж ойлгож байна. Энэ бүгд орчлын ертөнцийн хуулийн дагуу бүтээгддэг. Бүгд харилцан холбоотой оршиж байдаг. Мөн оргүй хоосноос бүтээгддэг. Гариг бүр ямар нэг холбоосоор тус тусын галактикт харьяалагддаг. Одоо галактикууд ч бас хоорондоо тустай байгаа шүү дээ. Орчлын ертөнц бүгд нэг галактикт харьяалагддаг. Тус тустай. Тэгэхээр гариг бүр өөрийнхөө ингээд ямар нэг холбоосоор холбоогүй зүйл гэж нэгч байдгүй гэсэн. Тэгвэл өөрийн холбоосын дагуу өөрийн галактик харьяалагддаг. Гэхдээ галактикуудын хооронд нээгдэггүй гариг зөндөө байдаг гэж байна. Учир нь бүгд анх бүгдийг нийтд нь бүтээсэн. Ерөөс ингээл нийтд нь бүтээсэн. Тэгээд тэр дунд галактикуудын хооронд зай завсар нээгдэггүй гариг зөндөө байдаг. Харин ягцын дунд зарим нь сүрж доголдол гардаг. Түүнийг нөхөх зориулалтаар тэнцвэрийн хуулиар гариг бүтээдэг гэж ойлгоно. Харин үүсмэлийг дахин хийдэггүй. Тэгэхээр бүгд өсвөрийн хүсээ нэг гараанаас бүтээгдсэн харилцан хамааралтай шийддэг. Тэгэхээр орчлон ертөнцийн маш нарийн хуулийн дагуу оршдог гэсэн. Харин хинд ямар орчнолуудад нэмэлтээр гарах хэрэгцээтэй байна. Түүнийг хайж олох нэг амьд болон хиймэл амьдрал гэх нь тухайн орчнолуудын асуудал байдаг гэж. Тэгээ энэ нь тухайн орчнолууд өөрснөө яаж хэрэгцээнийхээ дагуу бүгдээрээ тэдгэрийг хайж олж одоо санал хүсэлтэд явуулж ингээд бүгд харилцан хоорондоо хамааралтай оршиж
энд ийм хэрэгтэй байна гэж тохио илгээж тэрнийхэн дагуу техникийн баг олчиж харилцаж энд амьдрал үүсэх хэрэгтэй үүсгэж болох уу гэж асууж одоо маш нарийн хуулийн дагуу тэр оршинлууд хоорондоо харилцах холбоотой ажилтгаа гэсэн. За ийм байх нь. Тэгэхээр одоо бүл бүтэн гаригийг барьж байгуулах тухай яригдж байна тий. Тэгэхээр одоо бидний өдөр тутмын ажил төрөл ч юм уу за хоол унд за мөнгөний төлөө ажиллаж байгаа. Энэ өдөр тутмын амьдрал маань энэ орчлын ертөнцийн дээр яригдж байгаа зүйлүүд бол ямар жижигхэн байна л гэж бодож байна. За ингээ гаригуудын талаар ярьлаа. Яаж орчлын ертөнц үүсдэг, яаж өөрчлөгдөж байдаг талаар ойлголтуудыг авлаа. Тэгвэл одоо энэ дээр ярьсан янз бүрийн гаригуудын төрлүүдээс манай дэлхийн гариг ер нь алинд нь хамаардаг юм бол ямар бүтэцтэй байдаг юм бол? За манай гаригийн хувьд болохоор тогтсон сэрэг гэж байгаа манай гариг. Тэгээд олон давхаргатай дор. Тэгэхээр манай гаригийн хувьд бас сэрэг олон давхаргатай гариг гэж явах. Гадна тогтсон сэрэг соронзон дэлгөөнтэй бөгөөд олон давхаргад агарын цантай. Гадна тогтсон сэрэг соронзон дэлгөөнтэй олон давхаргад агарын цантай. Цол чулуулаг олон давхаргад нийлмэл бүтэцтэй гариг юм. Хөрсний бүтэц нь нийлмэл чулуулгын хоорондох үеийн хүндий сэрэг давхаргатай. Энэ нь яадгүй гэхээр соронзон орны шолон замтай гариг юм. Энэ одоо хөрсний хүндий ингээд чулуулга хоорондын үеийн сэрэг болохоор одоо соронзон орны өрсөл нь ийм шолон байдаг юм манай гариг. Тэгээд манай гариг одоо ийм сайхан гариг бахна ээ. Тэгээ ерөнхийдөө энэ гаригийн тухай яаж хаа надад нэг ийм санагдсан юм жаа би нэмэт хэлэхэд орчлын ертөнцийн талаар бид яхад маш агуу тэгээд орчлын ертөнц тэр агуу том зүйл дотор бүгд нэг гараанаас бүтээгдсэн ингээд ийм том одоо захязгааргүй орчлын ертөнцийн ийм нарийн хууль ийм тогтцын хуулийн дагуу байдаг оршин тогтнодог маш нөхцөл том зүйл байгаас гэхдээ бүгд хоорондоо холбоотой бүгд харилцсан бие биенээ мэдэрч ингэж оршдог гэхээр маш гоё санагдсан. Тэгээд бидний өөрснийг ингэ харьцуулахаар жоохон гэтэл орчлын ертөнцийн ийм том зүйлийг ингэж гоё зохицуулдаг байхад бидний юм жижигхэн одоо өнөөдрийн жижиг асуудал бол үүний хажууд бол маш жижигхэн. Тэгээд одоо энэ дотор бие цогоод ахаар бүр инээдэмтэй надад санагдчихсан байхгүй юу? Би тэрнийхээ талаар хэлэхэд тэгэхээр хүмүүс минь бид нэр ийм цол орчлын ертөнцийн ийм гоё одоо энэ зэгцэлтэй зүйл дээр амьдэрдэг юм байна. Гариг маань ч гэсэн ийм сайхан гариг юм байна. Тэгэхээр бид нар одоо өөрсдөө гоё хөгжүүлээд нэгэн цул болж чадах юм бол нэгэн цул гэдгийг мэдрэх юм бол бид нар ч мөн одоо энэ агуу орчлын ертөнцийнхаа нэгэн хэсэг юм шүү гэдгээ ухамсарлаж ойлгосоо гэж би бодогдож байна. Надаа ямар тач тэгс санагдсан. Тэгээд үе зөвсөрлөг авч орчлын одоо 3D-ийн хэцүү амьдралаас тусгаарлаж орчлын ертөнц ямар агуу илээ. Тэд ямар сайхан тогтцтой, ямар сайхан одоо харьцсан бие биентэйгээ холбоотой эртний нартай оршин тогтож идэг. Энд нэг юм болохгүй хаа тэнд мэдээлж идэг. Бүх юм ингээ хуулийнхаа дагуу явагдаж идэг. Тэгвэл би ч гэсэн өнөөдөр бас ингээд олон түмэнтэйгээ ингээд нэгэн цул болж ингэж гоё үргэн зэрэг хүрээнд ингэж сэтгэж амьдрал гоё юм байна гэж надад бодогдсныгаа энэ ялтамд хэлж байна. За талбарлаа тийм байна. Яг л тэгж санагдчихээн. Яг л таны хэлсэн шиг өргөн үрээгээр харна тий зөвхөн нөгөө уртгаа хараад тахгүй бүр зүйлийг за ийм юм байна, нэгдмэл юм байна, орчлын ертөнц чинь ийм том юм байна, ингэж үсэгдэх юм байна гэд бүгдийг мэдэж авлаа. За тэгэхээр манай гариг бол одоо нөгөө түрүүний ангиллийнхаа бол үүснэл гэдэг гарагт нь ордог байгаа юм шүү дээ. Анхнаасаа яг нэгэн зэрэг босоод гарагтайгаа үүсгэгдсэн юм байна. За тэгээ өнөөдрийн ярилцлагыг сонссон хүмүүс маань өөрийн амьдарч байгаа гаригийнхаа талаар за бүр цаашлаад орчлон ертөнц яаж үүссэн, за манайхаас өөр ямар бүтэцтэй гариг байдаггүй гэдэг талаар маш их ойлголттой болсон байхаа гэж бодож байна. За одоо бүгдээр үргэлжлүүлээд 5 минутынхаа энергийн дэмжлэгийг хүлээн авцгаая. Хоёрын зүгээс дэлгэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр та нар маань бичлэгээ төр зогсоож жагаад нэлээ хангаа цайх өөрсдөө тухтай тааваараа суугаад нүдэ ханаад бэлтчих. За гар улуу яаж байрлуулмаар байна, юм назмаар байна уу, яамаар байна суугаад нүдэ ханаад 3 удаа
Хамраараа гүнзгий амьсгалыг аваад хамаараа үлээгээд гаргаарай. Амьсгалаа бүрэн анзаараад хэр их гүнзгий амьсгал авч чадчихээн. Тэрийг яаж удаанаар гаргаж чадчихээн. Тэрийг сайхан анзаараад за янз бүрийн бодол эргэлдээ тэгвэл тэрийг амьсгалаараа үлээгээд гаргаад өөрийгөө сайхан тайвшруулад биеэ суллаад бид хоёрын энергийн дэмжлэгийг хүлээн авахдаа бэлдээд хамаараа магландаа оршлоо. За одоо энергийн дэмжлэгийг илгээж эхлэе. Яаж хүлээн авч мэдэрч байгаагаа анзаараад суулаа.
За боллоо. Тэрийн зүгээс нэрийн нэмэлтгийг илгээж гүйцлээ. За та нар маань яаж маягийг тасгаад нүдэн хийгээд мэдэрсэн зүйлсүүдээ комент хэсэгтээ бичцгээгээрэй. За тэгээд бид хоёрын өнөөдрийн ярилцлагыг сонссон та бүхэндээ талархлаа. Өнөөдрийн ярилцлага өндөрлөх баярлалаа. За тэгээд хамт байж сонсоод хүлээн авч сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн сэдвээрээ уулзлаа. Түр баяртай. Баяртай.